гурвалжны талууд дээр ингээд тоо байрлуулна гэсэн сэтгэх хэввэл орой болон талууд дээр. За тэгээд талууд дээр гурвалжны тал бүрийг дагуух нийлбэр нь 9 байхаар одоо нэгсэндөө энэ 3 тооны нийлбэр 9 байхаар гэсэн. Нөгөө үйлцэнд 3 талын нийлбэр нь дандаа 9 байхаар 1-ээс 6 хүртэлх тоонуудыг байрлуулъя. Энэ 6 дугуйд энэ 6 тоо чинь мэдээж цифр давцахгүй энд тоонуудаа нэг удаад бичнэ гэсэн үг. За тэгээ энэ бол яг хамгийн амархан л бодлого л доо. Тэгээ ийм бодлого бодохдоо хүүхдүүд одоохондоо яг анхлын сургалтцагчид болж ахын хайж байгаа. Яг нэг хоёр удаа хайгаа үзчихэд гэмгүй ер нь хайгаад байрлуулаа үзээд. Тэгэхээр энэ Яванда ер нь шууд тооцоо хийн. Тэр тоо тийм байх хэвээр тэдгээр тоонуудын нийлбэр тэд байх хэвээр гэдэг тооцоо хийдэг болох хэвээр. Тэр нь ер нь жоохон нэгсэндээ жоохон сэтгэлгээгээ сайжруулж байна гэсэн үг юм. За энэ бодлогон дээр бол ерөнхийдөө нэг ийм имийг л ажиглах хэвээр. За юу юм гэхээр айлч талын нийлбэр юу юм бэ? Тэгвэл би энэ 3 тоог нэмэхэд энэ одоо баруун гартлын 3 тоог нэмэхэд 9 гарна. Дахиад энэ гурвалжны доод талын 3 тоог нэмэхэд 9 гарна. Зүүн гартлын 3 тоог нэмэхэд 9 гарна. Тэгэхээр энэ нийлбэр нь 27 байна. За энэ 27 юу юм бэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Гурвалжнууд энэ 6 тооны нийлбэр дээр нэмдэг нь энэ дугаар нэгсэндээ 1-ээс 6-ыг нийлбэр дээр нэмдэг нь гэсэн үг байхгүй. Энэ дотор байгаа бүх тооны нийлбэр байна. За нэмэх нэг илүү юмнууд байгаа. Нэгсэндээ юу байгаа вэ гэхээр 3 оройнууд нь нэг удаа илүү нэмэгдсэн. Энэ орой дээрх та энэ оройн дэх би энэ орой дэх тоо цэгчүүл нийт нийлбэр дээр А дээр нэмэх нь би нэмэх нь цэг нэмээд 27 гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээс ер нь юу хэлэх юм гэхээр 27-оос би энэ нийт байгаа тоонуудын нийлбэрийг хасчвал байгаа тоонуудын нийлбэр 21-ийг хасчвал за энэ нийлбэр 21 шүү. 21-ийг хасчвал энэ 6 бол гурвалжны 3 орой дахны оройн нийлбэр байна гэсэн үг. За энийг л ажиглах хэрэгтэй. Тэгвэл гурвалжны 3 оройн нийлбэр нь 6 хэмээн бичиг юм бол ер нь арай барьцтай болж байгаа хгүй бодлого бодох. За нэгсэндээ барьц авч яг яаж бодох жаахан хаанаас нь оролдох тийм нэг гэсэндээ аргаа олж байна гэсэн үг. За тэгвэл энэ 3 тооны нийлбэр 6 боломж энэ тооноос 3 тоо сонгоод нэмэхэд 6 гарах хэрэгтэй байна. Тэгвэл эндээс ганц л боломж байна. Хамгийн бага 3-ыг нэмэхэд л 6 гарна. Тэгвэл хамгийн бага 3-ыг нэмэхэд 6 гарч юм чи өөр альж 3-ыг нэмэхэд 6-аас хэтрэх байхгүй. Тэгэхээр 3 орой шууд 1 2 3 багаас аргагүй болчих жоох гэсэн үг. 1 2 3-ыг байрлуулахаас. За тэгэх юм бол 3 оройг байрлуулчих юм бол одоо хоорондох тоонуудыг асуудалгүй байрлуулад очихлоо. Жишээ нь би 1 3 юм бол нийлбэр нь 4 би авчиад 9-өөс хасчих юм бол энэ хоёрын хооронд 5 гэдэг тоо байрлуулъя. За энд 4 энд 6. Ингээ одоо ажиглах юм бол 3 талуудын нийлбэр нь 9 болцсон байгаа гэсэн үг. Энэ юу яриад байгаа гэхээр цаагаараа тийм давхцлын тоолоод байна гэсэн үг. Ер нь ийм давхцал зөрүү маш сайн тоол сурах хэрэгтэй. За тэгвэл ерөнхийдөө өөрсдөө иймэрхүү юм байвал хооронд нь нэмж үзээ хасч үзээ ч юм ер нь нэмж үзэхэд ер нь юу давхар тоологдоод байна. Тэрийг ажиглаа сурч яа л гэдэг гол санаа. За дахиад нэг бодлого нь ийм бодлого байна. Квадрат ингээ ойлгоч. Энэ чинь 8 нөхөө юм. Би энд 1-ээс 8-ыг бичье. Энд нүд. Тэгвэл нийлбэр нь 12 гарахаар байрлуулъя. Нийлбэр нь 12 гарах. За тэгэхээр нийлбэр нь 12 юм бол одоо яг түрүүч хишгээс сэтгэх ёстой. За энэ дугаар бүх тооны нийлбэр бол 1-ээс 8-ийн нийлбэр байна. 1-ээс 8-ийн нийлбэр бол 45. 1-ээс нийлбэр 45 чи 9-ийг асчвал 36 байх нь ойлгомжтой. За өөрөөр бас ингэж болж байна. Энийг захын хоёрын нийлбэр 9, дараагийн хоёрын нийлбэр 9 хэдэн удаа гэхээр 8 5 2 2-оор навахад 4 удаа авахад 4-ийг 9-оор үржээд 36 гарч ийн гэж хэлж болно гэсэн үг. За тэгэхээр энд байрлуулсан тоонуудын нийлбэр бол 36 байх юм байна. За одоо нэг 12 дээр ажиллая. Энэ 3-ыг нэмэхэд иш 12 гарах гэж. Энэ 3-ыг нэмэхэд 12 гарах гэж. За энэ нэгсэндээ эхний 12 гэдэг чинь энэ 3 бид рүү чигшээ цэглэж. Дахиад 12-ыг нэмэхэд энэ одоо 2 цэгтэй болж байна гэдэг чинь 2 удаа тоологж байна гэж юм байна.
next 12 дараагийн 12. За энэ бол 48 болж байна. За тэгэхээр 48 болж байна гэдэг чинь эндээс юу хэлэх юм гэхээр энд байгаа бүх тоог нэмээд 48 дотор дахиад юу илүү нэмэгцээгээ дөрвөн булангийн тоо нэг удаа илүү нэмэгцээ. Тэгэхээр би 48-ыг 48-аас энд байгаа бүх тоог нэг удаа асаад өгчвөл 36-г асаад өгчвөл 12 бол заавал дөрвөн булангийн тоогоос харахгүй болчих واخ гэсэн үг. Одоо нэгсэндээ энэ дөрвөн үнцгий дөрвөн булан дээр заавал нийт 50 тоонууд нь 12 байх хэрэгтэй. Би одоо жишээ нь хүүхүү шалгаж өгсөн бол дөрвөн булангийн нэмж 12 биш үйл за зин бодлоо утсан гэж би хэлж чадна гэсэн үг шүүд. За. За тэгвэл 12-оор сонгоё л доо 1 2 3 6 та авчвал яг бол за 6 та авчих. За тэгээ болохгүй бол байрыг 12-оор сонголтоо өөрчлөө үзэж болно шүү дээ бас. Тэгвэл би одоо 1 2 хооронд чинь энэ нийлбэр чинь 3 юм чинь би 12 болохын тулд 9 тоо авчих хэрэгтэй. Гэтэл надад 9 тоо байхгүй. Тэгэхээр би яах ёстой юм гэхээр энэ хоёрыг байрын солио бичээр үзэж болно шүү дээ бас. Тэгвэл 1 3 нийлбэр 4 ч хооронд нь 8 тавьчих. Энэ хоёрын нийлбэр 5 ч хооронд нь 7-ыг тавьчих. Энэ хоёрын нийлбэр 8 ч хооронд нь 4-ыг тавьчих. Энэ хоёрын нийлбэр 7 юм чинь 5-ыг тавьчих. Ингээ нийлбэр болгоно 12-оор байрлуулж чадж байна гэсэн үг. Тэгэхээр энэс юу хэлэх гээд байгаа хэрэг энэ давхцлыг л маш сайн тоолоод сурчъя л гэдэг гоё. Хооронд нэмэхэд хэдэн удаа нэмэгдээд нь хэдэн удаа хасагдаад байна. Тэрийг ойлгочих юм бол ер нь ийм жанрын бодлоготыг олныг бодно гэдэг. За тэгээ өөр ямар ч хэлбэртэй явж үлээ заавал гурвалжин дөрвөлжин болж болохгүй байхад бүр тойрог хэлбэр үдэж болно. Тэнгүүдээ дугуйр дээр тоонуудын нийлбэр тэдэг бол дугуйнуудаа нэмж байгаа. Хотцлын тоонуудаа ажиглаад нэгсэндээ бодлого бодож болно гэсэн үг.